Сайн байцгаана. Монгол орны өнцөг болон бүрээс бүрэлдсэн ирсэн үндэсний соёлын өвлөн тээгч, түгээн дэлгэрүүлэгч, хажлага сумны ахан дүүс та бүхнийхэн төмөн амгалан айлтган мэдчилье. Дүүрэн онсон оноо хуурай эргэж гангараад дүүчин гарсан карваны уухайн дуу чангарна хөрөн суман хашлага зааж дүүчин онсон карваач ийм л мэрэгэн гисэн шиг залаагаан засаж өндийн энхүү Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын Шонхор багийн мялалга наадам төрөлцөн ирсэн эрхэм хүндтэй та бүхэнд дахин талархал илэрхийлье. Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын бочиргал ахлагчтай Шонхор баг ардын хувьсгалын дүүрэн Тэгшаан баяр цэнгэл наадамд үндэсний шагаан карван төрлөөр амжилттай оролцож Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар эрхэм хүндтэй цол хэрэгмийг хүртсэн энэ сайхан торгон агшин энэ сайхан торгон мөчийг хамтдаа хуваалцж байгаа та бүхэнд гүнэн талархал илэрхийлэн эрхэм хүндтэй зочид төлөөлөгчдийг энэхүү хүндэтгэлийн тайзанда хүндэтгэе өрье. Энэхүү хүндэтгэлийн тайзан дээр Өвөрхангай аймгийн засаг дарга Ноён Адиад ажилтнгийн иштерж таныг хүндэтгэн өрж байна. За мөн Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн орлын дарга Баян жаргал таныг хүндэтгэн өрье. За мөн зэвсэг төчний агаарын цэргийн ангийн дарга цэргийн штабын дарга бригадын генерал Батсуурын Эрдэнэт таныг хүндэтгэн өрж байна. За мөн Монголын шагаан харваа холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Монгол улсын үлэмж дархан мэрэгэн Отгон баяр таныг хүндэтгэн өрж байна. За мөн Өвөрхангай аймгийн Хөв Алтай арга шагаан холбооны тэргүүн ангил аргичаа таныг хүндэтгэн өрье. За мөн Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Чагнаад оржийн Цэндэ таныг хүндэтгэн өрж байна. За мөн Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын Шонхор багийн ахлагч Монгол улсын мэрэгэн Бочиргал таныг хүндэтгэн өрье. Монгол улсын мэрэгэн лагж үеийн Бочиргал ахлагчтай Баян өндөр сумын Шонхор багийн улсын цолын мялалын наадамд төрөлцөн ирсэн эрхэм хүндэт наадамчид эрхэм хүндэт зочид та бүхэндээ зуны энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг өргөн дэвшүүлж мэдчихлээ. Ардаа өслийн 100 жил гэдэг бол асар том юм тэгш. Энэ тэгшээ баяр наадамд Өвөрхангай аймгийн шагаан харваачид урамтай сайхан бас оноо цэцэгтэй байж хоёр баг маань 2 3 дугаар барьдсан юм сайхан багтам амжилтыг үзүүлсэн нийт Өвөрхангайчуудын бас бахархал байсан гэдгийг энд онсон нэмтэж хэлье гэж бодож байна. Өнөөдрийн энэ наадамчсан өргөн дэлгэр болж 12 аймгийн 60 багийн харваачид оролцож байгаа нь бас улсын баяр наадмын хэмжээний юм чансаа өндөртэй шагаан харваа наадам болж байна. Энэхүү наадамд бас ирж оролцож байгаа зорж ирсэн шагаан харваачдаа бас энэ жилийн баяр наадамдаа оноо их буухайн цээл байхыг бас хүсэн өрөөё. Ингээд энэхүү бас эрхэм хүндтэй одоо цолны мялалыг наадмаа зохион байгуулж байгаа Баян өндөрчүүд, Баян өндөр сумын Улаанбаатар нутгийн зөвлөл, Өвөрхангай аймагт нутгийн зөвлөлийн дэргүүлэгчид, Баян өндөр сумын удирдлагууд, ивент тэтгэгчдтэй бас нийт шагаачдынхаа өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж, энэхүү ус цолны мялалыг наадмын үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж байгааг одоо дуулгахад таатай байна. Баярлалаа та бүхэндээ.
Сайн байцгаана уу. Монгол орны үндсэг үлэмрээс хөрөлдсөн өрсөн эрхэм хүндэт харваачид, мөн зочид төлөөлөгчид, баян өндөрчүүд та бүхэндээ энэ сайхан зуны нар хортой сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Ардын хувьсгалын 101 жилийн түүхт хойд Өвөр Хангай аймгийн Баян Өндөр сумын Бачаргал ахлагчтай Шонхор ог маань түүхэн амжилт үзүүл Монгол улсын мэрэгэн хэмээх цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хүртсэн. Энэхүү цолны медалга наадамд хүрэлцэн ирж оролцож байгаа нийт харваачдаа мөн нутгийн зон олон малчид ард иргэд хөдөлмөрчдөө мөн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчд та бүхэндээ мөн энэхүү наадамд хүрэлцэн ирж ирсэн хүчит бөхчүүд эрхэм уяачид мөн энэхүү наадмыг ивент гэж хандивлаж оролцсон нутгийн нийт зон олон нутгийн зөвлөлийнхөндөө чин сэтгэлээс данснаар илэрхийлж та бүгдийн цаашдын ажил амьдралд гэгэн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Шагаа харваачдын гол өлгийн нутаг. Би өнөөдөр энэ суманд бас Дорноговоос сольж ирсэн Баян Өндөр сумын нэг шагаа харвааны өлгийн нутаг гэдэг нь бол саяхан одоо би энэ суманд тэмцээн зохион байгуулагч байна гэж шагаа харваачдыг судалсан. 1925 онд Дорногов аймгийн Далан жаргалангийн харваач Ардын хувьсгалын 25 жилийн ой баяр наадмаар төрүүлсэн баримт байдаг. Сая би Баян Өндөрчүүдэд шагаа харуулах гэж байна гэдэг Монголын шагаа харвааны холбооны судалгаа улсуудыг бас дайчилж ажиллаж хагаад 2023 жилийн ойгоор манай Баян Өндөр сумын уугуул хүн шагаа харваж одоо төрийн наадамд 3 дугаар байр эзэлсэн ийм баримт байсан. Түүнийг би одоо бас өнөөдөр арга ирээхэнд нь бас дурсгал болгож гардуулна. Тэр бол одоо энэ Баян Өндөрчүүд төдийгүй Өвөр Хангайчууд Монголын энэ халахын шагаанд нэртэй явж байгаагийн том илрэл яахаас чгүй одоо үндэс суурийг бол одоо аргагүй тэр дээр үед томцоолууд тавьж исэн байна. Өнөөдөр Өвөр Хангайчууд төрийн наадмын төрөө мөн үзүүр бүр хамгийн одоо анхны ерөнхийлөгчийн цолыг одоо гардсан Өвөр Хангайчууд юм аа. Тэгээд өнөөдрийн наадмыг зохион байгуулж байгаа Өвөр Хангай аймгийн засаг даргын тамгын газрынхандаа, Баян Өндөр сумын засаг даргын тамгын газрынхандаа, Бачаргал даргын багийнхандаа мөн одоо бас ивент этгэж манай шагаа харвааг өндөр төргөж яваа энэ нутгийн уул усныханд бас гүнээ хүндэтгэл илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэн. Манай багийн медалга наадамд хүрэлцэн ирсэн хүчит бөхчүүд эрхэм хүндэт байна. Уяачид за хашлах сумны анхан дүүс шагаачид мөн 12 аймаг сумдаас маш олыг зорж хүрэлцэн ирсэнд маш их талархаж байна. Нийт нутгийн зон олон болон энэ зохион байгуулалтанд оролцож байгаа засаг даргын тамгын газар нутгийн бүх ард түмэн ивент тэтгэгч нартай баярлалаа гэж хэлье. Багийнхаа гишүүдийн өмнөөс. За тэгээд та бүхэн маань сайхан наадаарай гэж хүсэн өрөөж байна. За шагаач маань бас одоо улсын наадам ойртож байгаа. Улсын наадмынхаа бас сорилго бас нэг сайхан тэмцээн болох болтугай гэж та бүхэндээ хүсэн өрөө. Оноо мэргэн хараа нуурт хурц уухан
манай Шонхор баг маань 19 онд 2019 онд анх байгуулагдсан. Тэгээ 2023 онд төрийнхөө их баяр наадам 101 жилийн агаар 3 дугаар байранд орж одоо улсын мэрэгэн зөвлөгдсөн ийм амжилттай байна. Тэгээд бид нар залууныхаа мэлалгыг төгөрөндөө өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Анх одоо энэ баг яаж үүссэн байгуулагдажсэн тийм ээ одоо багийн гүшүүдийн тухайд одоо бас хаан ханахын одоо тамирчид байна тий. Анх эхлээд энэ Сэнгийн Туваан сүрэн Цэрэндавгийн Ямхүү гэдэг хоёр залуу бид гурав ярилцаад өтгийнхаа нэр дээр нэг сайхан баг зангидах уу гэсэн тгийгээд тэгээ баг зангидсан. Тэгээ одоо Баяндрын Алтан уяг гээд залуу байна, Алтан очир гээд дандаа өтгөө осоод байгаа. Сүүлд нь Бачаргал маань бас биднэр дээр нэг орж ирээд багийн даргын өрг гүйцэтгэж яваа. Бачаргалдаа бас маш их баярлж явдаг. Одоо Бачаргал маань яг унган нутаг нь бол Баян онгор аймгийн Хүрээ марлын хүн баг. Тэгээд энэ Баяндрын Өвөрангай аймгийн Баяндэр сумын нэрээр ингээд энэ багаа аваа явдаг. Компани нэр оруулдаггүй. Чи эхлээд юу гэж босгосон? Одоо тэргүүр чи явна гэсэн ийм зарчимтай хүн. Одоо тэрэнд нь маш их баярлж явдаг та манай багийнх. За ер нь одоо улсын баяр наадамаас гадна өөр уралдаан тэмцээнд бас зөндөл оролцож байсан баг тий. Тэгээ 19 онд манай баг шинээр баг зангидаад 19 оны Монголын их тойром гээд орон говьт болж исэн. Тэр нь Шгшээ 8 төлдөөд 8 дугаар тусгай байранд орчихсон. Тэгээ ламын гэгэнд тусгай байр 4 дугаар байранд орж илээ. Олон сайхан тэмцээнд орж исэн. За шагаа спортын талаар бас өргөн бодж өгдөг. Та бол одоо бас олон залуучуудыг энэ спортод дурлуулж, олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа нь үед бас энэ шагаа спортын талаар бас бодж өгдөг зүйл юм лээ. Шагаа спорт гэдэг бол энэ багийн спорт. Багийн спортоо энэ үндэсний спорт гэдэг бол ганцхан тоглож наадах онох биш. Энэ шагааг яаж авч явдаг хүмүүжлэх хэрэгтэй. Одоо үндэсний спортууд яагаад гэхээр нэг юм хүндлэл, хүмүүжил одоо тэр дэг жаяг гэдэг нэг юм байх хэрэгтэй л доо. Тэрийг одоо сүүлийн үед бол ер нь голж авч явах жоохон дутагтаад байгаа мó гэж боддог. Би анх эхлээд одоо тэр хүүхдүүдийг сургахад ч гэсэндээ тэднэрт нь сурхаас нь авах бол оноог нь биш. Онооноос нь өмнө жиг нь одоо ирэм дарааллыг тогтоож идэг байсан. За чи хэдэн оны хүүхдөө одоо ижил нэг онд төрсэн байвал хэдэн сарынх уу? За чи дээр нь суух юм байна. Чи энэс ахах нь шүү. Энийг одоо багаас нь би сургаж байж одоо бид нар энэ Монголын энэ их өв бит бос өвийг одоо цааш нь бүр ингээд өргөн дэлгэр сайхан авч явах хэвээр. Одоо тэр ганцхан одооны байдлаар бол ер нь ганцхан оноогийн заагаад өгчихсэн тэр хүндлэл жоохон дутагтаад байгаа мó гэсэн тал байдаг. Тэрийг одоо маш их зөв заах хэрэгтэй шүү. Одоо ер нь цааш тэрийг сайхан баримталж явах хэрэгтэй гэж боддог. За тэгэхээр одоо Шонхор багийн маань одоо Мялалга баяр наадмын шагаа 10-ны тэмцээн өргөнд бүрэлдэхүүнтэй болж байна. Ер нь одоо бас нэлээд олон аймгийн тэгээд одоо бас улсын топ одоо баг тамирчид одоо ирж оролцож байна. Улсын одоо баяр наадам, улсын аваргын энтэй болж байна гэж одоо энэ харваачд бас ярьж явах шиг байна. Тийм ээ. Манай энэ баяр наадмыг зорж ирсэн бүх харваачтай их сайхан баярлж байна. Өргөн дэлгэр болгож байна. Бид нэр одоо энэ халахын сайхан харваачдыг нутаг усандаа нэг дор цуглуулна гэдэг бол энэ бидний бас нэг гол зорилго байсан. Тэгээ Шонхор багийн Мялалга наадам зүгээр энэ үгэндээ хийх биш. Халах даяараа хийя. Нутаг орныхоо уул усыг баярлуулъя. Одоо тий уул ус бас сайхан ивэж байна. Өчтөр бороо хороорлоо. Сайхан наадам болж байна. Бүгд ирсэн багуудаа бүгдээрэнд нь сайхан баярлж байна. За тэгээ баяр наадмыг одоо зохион байгуулахад хамтран ажилласан одоо энэ төрийн байгууллагууд, нутаг орныхон за тэгээд одоо дэмжиж тусалсан хүмүүс байгаад тэр хүмүүс таанд юу гэж байна? За дэмжиж тусалсан Баяндэрчүүд, нутгийн зөвлөл, Баяндэр сумын засаг дарга тамгын газар, Баяндрын нийт ард иргэд, Шонхор багийн бүх харваачид бүгдээрэнд нь одоо энэ сайхан тэмцээнэ өргөн дэлгэр халахын улсын чанартай сайхан тэмцээн зохиосонд одоо маш их баярлж байна. Та нартай талархаж байна.
Өнөөдөр одоо бас энэ Өөрөнгө аймгийн Баян өндөр сүмийн Шонхор багийн улсын одоо цолтны мялалга одоо Баяр наадам ус тэмцээн оролдоо бас амжилттай өгдөж байна. Тэгээд нэг хэр одоо чансаатай хичнээн баг одоо оролцсон тэмцээн оролдоо болж байна мэдээлэхгүй да. За энэ нь бол Монголын топ багууд бол цугларсан байна шүү. 53 баг цугласан байна. Түүн дотроос одоо Нодлонгийн наадны төрөө баг байна. Шүүгэрж исэн багууч байна. Тэгээд энэ том багуудаас дуртахад бол тэгээд Апу компани, Алтангов Транс тий Хамбогд логистик гэдэг энэ гоорд тэгээд энэ том багууд бол ирсэн байна. Сайхан тэмцээн болж байна. За ер нь хэдэн хэсэг туваагдаж яаж одоо ямар журмаар одоо юу гэж. Ерөнхийдөө эхний 12 зоон туваагдсан байна. Тэгээд энэс гасан багуудын нуглах журмаар явагдана. За таны хувьд одоо тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Энэ одоо энэ шагаан одоо спортыг хөгжүүлэх гэж одоо өөрийн бэлтгэлээ одоо зориулж байгаа хүний хувьд одоо энэ шагаан одоо спортын хөгжлийн талаар бас юу гэж бодож байна? Ер нь бол сайхан хөгжиж байгаа. Ер нь одоо их залуужж байна, тийм ээ. Залуу хооч үедээ одоо үлдээх энэ сайхан одоо шагааны төлөө хийж бодъё гэсэн юм бол их л байна л да. Тэгээд цаас нэг хийгээд явж байгаа. Тий. Хооч үедээ одоо дээрээс энэ сайхан уухай энэ тоглоомын талаар их сайхан залуучуудтай үлдээх энэ хооч үедээ үлдээхийг зориулж явж байна да. За тэгээд өнөөдөр улсын цолныхоо мялалгыг хийж байгаа энэ Баян өндрийн Шонхор багийн та хамт олондоо хандаж сайхан ерөөлөг хөлбөө тий. Тий сайхан найзууд дүүнер одоо солон төрсөн энэ сайхан багийг одоо цаашаа өшөө сайхан амжилттай тоглож цолоохуулахыг хүсэн өрөөё. Манай шагааны түүхэнд яг одоо энэ бичиг баримттайгаа ирсэн анхных нь хүн тэгээд бид одоо бас Болдон гомбгой арга гэрийнхэнд бас уртудаа насалж энэ Монголын мянган шагаа харваачдын өмнөөс бас урт насалж удаан жаргаарай. Энэ хүн одоо бас Монголын шагаанд үнэхээр одоо Монголын шагаа харвааны цолыг өндөрт өргөж аль одоо тэртээ 23 жилийн ойгоор хөрөл медаль хүртэж ингэж баримтыг гаргаж өгсөн манай одоо Болдон гомбгой арга гэрийнхэнд мөн тогон дулумдаа бас шагаа харвааны нэрийн өмнөөс бас талархстай илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Өнөөдөр бол надад маш их баяртай өдөр тохиож байна. Миний аав 1920 онд төрөөд 40-45 онд Сэргийн албыг 5 жилээр хаахтаа Монголын шагаан харваа Монгол бөхөөр барилддаг тийм сайхан хүн байсан юм байна. Тэгээд тэр улс хувьсгалын 23 жилийн ойгоор улстай шагаанд байр эзэлж ийм нэг сайхан үнэлэх авсан байсан 80 жил хадгалж аваад шагаан холбоонд хандсан чи сая энэ сайхан цодыг ингээд нэхэн олгодог юм байна. Та нарт их баярлалаа. За эрхэм мөнөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн Өөрөнгө аймгийн Баян өндөр сүмийн за Монгол улсын одоо мэрэгэн цолтнуудын одоо мялалга баяр наадмыг одоо хүргэж байгаа. За ингээд одоо үндэсний их баяр наадам Хардын хувьсгалын 101 жилийн одоо баяр наадамда улсын баяр наадамда бас 3 дугаар байранд орж за улсын одоо хошоо мэрэгэн болон улсын мэрэгэн цолны базал хангасан Шонхорогийн мялалга баяр наадам одоо Өөрөнгө аймгийн Баян өндөр сүмд бас амжилттай одоо өргөжлөн одоо зохион байгуулагдж байна. За ингээд өнөөдрийн баяр наадамд хурдан хязгаар насны мөрд уралдаан зохион байгуулагдсан байгаа. За ингээд одоо хурдан хязгаар насны мөрд уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан хөлгүүд гарааны одоо зурхаар хөдөлсөн байгаа. Тавга харж байна. Хэдхэн мөчийн дараа өнөөдрийн баяр наадмын хурдан хөлгүүдийн
төрөө аргимаар одоо тодорч түмэн голныг одоо баясгах болно. За ингээд бид хүн тав хүндээ энэ сайхан байна надад бүрэн ирэхээр нь одоо сайхан сурвалжлан хүргэж байгаа. За ингээд төхөөрөмчнөр орсон байна. Орсноор орсон байна. За яа наад хүүхэд олсноос бүлгээд унтчих юм да. За ингээд хурдан хязгаал насны мөрд одоо гарааны 6 дээрээс эргэлээ дээ. За ингээд өнөөдрийн бай наад нь хурдан хязгаал насны мөрд дурлаад 30-аар одоо хурдан үлгээс тоосоо өргөж байгаа. За ингээд үзүүрийн хүрээнд нэлээд зүтгээтэй. За өнөөдрийн бай наад нь Дундгой аймаг, Төв аймаг, Өвөр хангай аймгийн одоо 3 аймгийн за 13 сумдын одоо уяачид одоо хүрэлцэн ирсэн байсан. Аймаг сум орнуудын чанартай олон наадмуудаас хайрагддаг төрүүлдэг ийм одоо хурд өлгүүдөөс өнөөдрийн бай наадмуудаас бүртгэгдсэн байсан гэдэг тавхан дээлья. За ингээд одоо үзүүрийн одоо өрөөнүүд гарч ирсэн байна. За өнгөн дээрээ болохтонд ногоон цэжний нүдтэй хөрүүрээ цаацаар хэврээ гарч ирсэн байна да. Булган аймгийн Аршаан цумын уяач Ууганбаатарын одоо хурдан хэврээ гараад ирсэн бол хоёр дээр хээр алга үрээ гараад ирсэн. Өвөр хангай аймгийн Баянгол сумын аймаг алдартай Нямсрангийн Батөрийн одоо үеч хурлуулдаг Өвөр хангай аймаг 10 гэрсэн байж сангийн бандийн сангисрынгийн одоо хурдан хээр алга үрээ гараад ирсэн харагдаж байна. Дөрөв дээр 180 дугаартай задгаа дэлтэй зээр дүрээ одоо гарч ирсэн байна үзэгчтэй. За энэ одоо Завхан Булган аймгийн Аршаан цумын мөнхчрийн инхчлийн одоо хурдан зээр тал зөөрэ. Дөрөв дээр 5-ын бууран дээр хээр үрээ одоо гарч ирсэн байна. За энэ хээр үрээ болохтоо зэрэг Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын эрүүл мэндийн төвийн дарга дэвшлэгрийн одоо хурдан хээр үрээ. Мөн одоо Өвөр хангай аймгийн Баянгол сумын аймгийн алдартай Нямсрангийн Батбаяр одоо уяаж уяаж олон тааруулж байгаа. За ингээд одоо үзүүрийн 5 үрээ бол нэлээд зүтээтэй очтойхон гарч ирээд за Баян өндөр сумын Шаган 10 оны улсын мэрэгчүүдийн цолны медаль баяр наадмын хурдан одоо хязгаар насмар дуурлаа хөтлөөд одоо гараа явьсан. За өнгөн дээр амрахтан Өвөр хангай аймгийн Баянгол сумын аймаг алдартай Нямсрангийн Батбаярын одоо уяаж урлуулж байгаа. Өвөр хангай аймгийн 10 хэрсэн байж бандийн сангисрынгийн хайралаг өрөө хөтөлсөн одоо гараад ирсэн бол 6 дээр цаар дүрээ одоо орж ирлээ үзэгчтэй. Энэ Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын 1-р өнгөн савсрангийн цаар дүрээ 6 дээр одоо нэлээд одоо сайхан очтойхон орж ирээд үзүр үрээнүүд дээр наадаад авсан. За арын үрээнүүд одоо орж иж харагдаж байна. Арын үрээнүүдийн өнгөн дээр нэг 510 дугаартай хурдан зээр дүрээ одоо орж ирлээ. 2-р өнгөн уяаж Баян өндөр сумын 2-р өнгөн одоо хүүгийн зээр дүрээ одоо орж ирсэн. За ингээд одоо арын үрээнүүдийн хөл хэрэг орж ирсэн. За арын нэг 5 үрээ байна. 5 үрээний хамгийн цаал дээр Өвөр хангай аймгийн хожир цумын уяаж Максын одон чулуунууд урдан хээр үрээ орж иж харагдаж байна. За энэ 5 үрээний дар дээр 18 дугаартай хар үрээ ороод орж ирсэн үзэгчтэй. Энэ одоо Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын савсрангийн хар үрээ одоо сая нэг 10-ын бөөрөн дээр одоо орж ирсэн дээ. За ингээд яриад байх юм бол 10 хурдан өрөөнүүд байна. За энэ дунд нэг хээр үрээ одоо оршиж байна. Өвөр хангай аймгийн Багцомд 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр одоо зохион байгуулагч аймгийн бүсийн уралдаанд аман үзүүлэлт одоо ордсон Өвөр хангай аймгийн хожир цөмөж Максрын одон чулууны одоо хурдан хээр үрээ араас үтгэж харагдаж байна. За энэ мөн хонгор руу одоо оршиж байна. Өвөр хангай аймгийн Баянгол сумын Нямсрангийн Батбаярын одоо хонгор байна да. 2023 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баян хонгор аймгийн за хонгор сум зохион байгуулсан Номгой хайрхны хурдуудаа аймгийн бүсийн уралдаанд айргийн 5 одоо хурдсан хонгор 6 дээр одоо 7 дээр одоо орж иж харагдаж байна. Өвөр хангай аймгийн Баянгол сумын аймгийн алдартай яаш Нямсрангийн Батбаярын одоо хурдан хонгор үрээ. За ингээд одоо хурдан одоо өрөөнүүдийн үзүүр дээр одоо гарч ирэхэд за Өвөр хангай аймгийн 10 гэрсэн байчаас бандийн сангисрынгийн одоо хурдан хээр алга үрээ хөтөлсөн. За бандийн сангисрын чинь бол өнөө жил одоо Дундгой аймгийн Манлын хурдууд одоо соёолон үрээ төрүүлэгдсэн байгаа да. Өнөө жил одоо олон цаг хурдан хурдуудыг бас аймгийн алдартай яач Батбаяртай хамтран одоо уяж хурлуулж байгаа. За ингээд одоо 2 дээр одоо мөн одоо Батбаяр алдартын одоо уяж хурлуулж байгаа. Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын уяач за эрүүл мэндийн төвийн дарга дашлилэрийн одоо хурдан хээр үрээ гараад ирсэн. 3 дээр Булган аймгийн Аршаан цумын уяач Ууганбаатарын мөнхчрийн инхчлийн одоо хурдан хээр үрээ гараад ирсэн. Галзуу үрээ гараад ирсэн. За наадлаа хонгор руу ороод ирсэн. Өвөр хангай аймгийн Баянгол сумын уяач Нямсрангийн Батбаярын хонгор үрээ. За ингээд одоо үзүүр үрээнүүдийн одоо хурдыг тааханд манай найруулагч удаачруулан одоо харуулж байна. Үнэхээр одоо очтойхон одоо суралдаан болж байгаа таахын одоо харж байна. За ингээд өмнөний 6-7 үрээ гараад ирсэн бол арын үрээнүүдийг харж байна. За арын үрээнүүд дээр бол одоо нэг цагаан үрээ гарч ирээд одоо орсон. Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын 5 дугаар Батбаатарын одоо хурдан цагаан үрээ гараад ирсэн байна. Өвөр хангай аймгийн Баянгол сумын уяач гүн цамбын Батбаатарын гүн цамбын одоо хурдан хүрээ одоо энэ дунд одоо тэр хүрэн чэйж нэмнээд гараад ирсэн маргаж байна. 18 дугаар одоо хурдааны замд морцсон Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын савсрангийн одоо хурдан хар үрээ бас одоо энэ арын өрөөнүүдтэй хамт нэлээ зүтгээтэй орж ирээд одоо хурдан хязгаар насны мөрдөө өмнө өрөөнтэй араас одоо зүтгэж байгаа харагдаж байна. За ингээд энэ өрөөнүүд одоо урагшлаад бас үзүүр өрөөнүүдээр одоо очиод одоо уралдахыг бол баях газаргүй. За ингээд одоо энэ өрөөнүүд одоо урагшилнаа. За ингээд үзүүрийн өрөөнүүдийг одоо харуулах гэж байна. За 212 дугаартай хурдан зээр дүрээ бас нэлээ зүтгээтэй урагшилж харагдаж байна. Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын 1-р өнгөн мөнхчрийн зээр тал зүүрээ байна. За энэ зээр даруй за арал дээр 718 дугаартай хурдан бас хүрэн үрээ гараад ирсэн одоо урагшилж байна. За одоо өнгөлөөд одоо урагшилж байна. За 6 долоогийн бөөрөн дээр одоо хээр үрээ одоо урагшилж байна. За энэ хээр болохтой Өвөр хангай аймгийн 10 хожир цөмөж Максрын одон чулууны одоо хурдан
хээр үрээ Өвөрн аймгийн хайрхан дулаан аймаг алдар дээр диспетчерийн мөнгө хөрөөс ойлгон тааруулан уйшруулдаг. За дахиад дэлхийд төрөөр өнгөж уралдаад Өвөрн Булган аймгийн Аршин цомогч Ууганбаатарын хэрүүрийн хөдөлгөөний хэрэгчин сулраад жоо хойшоо суудсан байна. За энэ саар дөрөвтнөөр Өвөрн аймгийн Баян өндөрсөн Савсрангийн одоо хурдан саар дөрөө одоо энэ төтөөд гараад ирсэн одоо өгшилж байгаа. За ингээд энэ хэдэн үрээнүүдийн хооронд одоо урагшлаад бас урландаа энэ үрээнүүд. За одоо ингээд урагшлаад өдөр үрээнүүдийг харуулах. За хээр үрээ бол урагшлуу шүү дээ. Жижиг хэрүүрийн хтон зэрэг чинь Өвөрн аймгийн Хожир цомын аймгийн Багсрын одон чуулганууд аймгийн алдарт байж төсөөлдрийн мөнх буйрууд уяас болгон хурдлуулдаг. За Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын улсын алдарт туяач аюулгүй одоо унган адуу гэдэг. За ингээд хонгор үрээ одоо энд одоо урагшилж байна. Хонгор үрээ дөрөв дээр юм биш үү гэхдээ Өвөрн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт туяач Нямсрангийн Батбаярын одоо хонгор үрээ дөрөв дээр одоо гараад ирсэн. Цаатал нь одоо зэр тал зурсан Булган аймгийн Аршин цомын уяач мөнх чиглэлийн ихсүүлийн одоо хурдан зэр тал зөөрэ. За ингээд хурдан шүтлэн хязгаал насын мөр дууралдааныг за Өвөрн аймгийн Баянгол сумын Нямсрангийн Батбаярын үеч хурлуулж байгаа Баян өндөр сумын эрүүл мэндийн төвөнд дор таш дэлгэрийн одоо хурдан хайр өгдөлсөн хоёр дээр Өвөрн аймгийн 10 хэр сумын байж Бандийн Сангисрамгийн одоо хурдан алгуур хоёр дор гараад ирсэн. За ингээд одоо үзүүрийн дөрвөн өрөөд одоо ингээд хүүхдүүд нь гаргаж ирээд одоо сайхан дардсан байна. Бүгдээрээ одоо өнөө хаврын уралдаанд бас хэдий дуудаа бас айрагдд төрүүлсэн ийм одоо өрөөнүүд өнөөдрийн баяр наадмын хурдан хязгаал насын морьдын уралдааныг бас хөдлөө гараад ирсэн. За ингээд улсын мэрэгчүүдийн цолны медаль баяр наадамд бол одоо ганцхан хурдан хязгаал насын морьд тоосоо өргөсөн байгаа. За араас хээр үрээ орж нийлсэн дээ. За араас хөрөө үрээ дахиад орж ирж байна. Өвөрн аймгийн Баянгол сумын алдарт туяа Батбаатарын гүн цомбын хөрөө үрээ орж ирж байна. За өнөө жил одоо ордон байгаа. Энэ одоо Төв аймгийн Сэргэлэн сумын бай төвшин жаргалын одоо унган адуу гэдэг. Өнгөрсөн жил одоо шүтлэндээ Өвөрн аймгийн Санцсан байгуулагчны 91 жилийн түүх тойм баяр наадам төрүүлсэн үрээ шүү дээ. Баахан бороо ороод ирсэн борон дундад одоо уралцаар байгаа хэдэн дагны үрзүүдээр шүтлэн насны морьдын уралдааны үзүүр дээр одоо гарч ирээд одоо төрүүлсэн байгаа. За ингээд одоо хээр үрээ бүтээсэн Өвөрн аймгийн Баян өндөр сумын уяач даш дэлгэрийн хээр үрээ бүтээсэн хоёр дээр Булган аймгийн Аршин цомын уяач мөнх чиглэлийн ихсүүлийн одоо хурдан зээл тал зүүрээ гурав дээр Өвөрн аймгийн 10 хэр сум байж Бандийн Сангисрамгийн хээр зүүрээ дөрөв дээр Өвөрн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт байж Нямсрангийн Батбаярын хонгор үрээ. За цаатал дээр дахиад одоо бас Өвөрн аймгийн Баянгол сумын уяач гүн цомбын одоо хурдан хээр хөрөөрөө ороод ирсэн. За зээл тал зүүрээ гурав дээр явж байгаа. Өвөргчлаад өнгөний хоёр вечэн салж байгаа байна үзэгчтэй. За ингээд Өвөрн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт байж Нямсрангийн Батбаярын үеч хурлуулж байгаа Өвөрн аймгийн Баян өндөр сумын эрүүл мэндийн төвөнд даш дэлгэрийн хээр үрээ хөтөлж байгаа үзэгчтэй. Барай одоо онцонд хоёр үрээ хүүхдүүд нь зүтгүүлж байгаа харагдаж байна. Хоёр дээр Өвөрн аймгийн Баянгол сумын аймгаач гүн цомбын Батбаатарын гүн цомбын одоо үеч хурлуулж байгаа Өвөрн аймгийн Баян өндөр сумын байж Эренчин Бадрын Мандал сүрэнгийн хөрөө үрээ. За Эренчин сүрэн Мандал сүрэнгийн хөрөө үрээ гэсэн. За ингээд одоо энэ хоёр үрээ бол одоо ингээд гараад ирсэн одоо уршилж байна. За ингээд үзүүрлээ үзүүрлээ орж ирж байна да. Яа хээр үрээ чи өнөөдөр бол том төвөггүйхэн байгаа байна. За хөрөө өрөөд одоо дэрлээд одоо аваад ирсэн. За ингээд одоо алтан шар 6 дээр алин төрүүлж гисгээ бүгдээр харъя. За ингээд Өвөрн аймгийн Баян өндөр сумын уяач эрүүл мэндийн төвийн дарга даш дэлгэрийн хээр төрүүлж за Өвөрн аймгийн Баян өндөр сумын уяач Эренчин Бадрын Мандал сүрэнгийн одоо хурдан хөрөөрэ аман үзүүдэд ордлоо. За 3 дээр Булган аймгийн Аршин цомын уяач мөнх чиглэлийн их зүйлийн одоо хурдан зээл тал зүүрээ. За 4 дээр Өвөрн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт уяач Нямсрангийн Батбаярын одоо хурдан хонгороор айргийн 4 дээр одоо ордлоо. За 5 дээр одоо Өвөрн аймгийн Хожир цомын уяач Багсрын одон чуулганы одоо хурдан хээр үрээ одоо ордлоо. Хээр үрээ бас араас үсгэж одоо урдсан. За ингээд хээрээ айргийн 5 одоо хордолж байна үзэгчтэй. За одоо 6 дээр ямар урж орж ирэхэд бүгдээр харъя. За 6 дээр чинь за хиний Бандийн Сангисрамгийн одоо хурдан хээр ал зүүрээ. За цаалаар зээр тал зүүрээ зүтгээ дайрсан. За Баян дөрсмө 2 дугаар үеийн лодоо хүүгийн зээр тал зүүрээ. 6 7 дээр 5 дугаар үеийн Цэндмэгүний зээр тал зүүрээ. За 8 дээр 10 хэр сумын хож Бандийн Сангисрамгийн хээр алаг үрээ 8 одоо урдлаа. За 9 дээр ямар орж ирэхийг одоо бүгдээр харъя. За арын өрөөнүүд өнгөн дээр бол Батбаатарын цагаан өрөө Баян өндөр сумын 5 дугаар үеийн хож Батбаатарын цагаан өрөө бор өрөө бол өнгөн дээр юм байна. За цаалтаар нь сартай зээр дээр ороод ирсэн байна. Мөрийн зээр тал зүүрээ 47 дугаар урдааны занд мордсон. За цагаан өрөө цаатлаар зээр тал зүүрээ. За ингээд хээр үрээ. За ингээд одоо Булганы Аршин Ууган баярын хээр үрээ 10 дээр 9 дээр Батбаатарын цагаан өрөө 8 дээр за саяны 11 дээр хотон зэрэг зээр тал зүүрээ ороод ирсэн. Энэ Дэлгэр хаан сумын даваад ирсэн сартай зээр дөрөө 11 дээр одоо хурдалж байгаа юм байна. За 12 дээр ямар өрөө орж ирэх вэ? За саар дөрөө зээр тал зүүрээ цаалаа дайрах юм. 1-р өгийн уяач мөнхөрийн зээр тал зүүрээ 12 13 дээр за тогсонгийн саар 1-р өгийн тогсонгийн саар дөрөө. За саар дөрөө 13 14 дээр чинь хиний үрээ
За мөн одоо 10 Баян дүр сумын тавсрангийн халтар үрээ. За 15 дээр Дэлгэр хаан сумын ган эрдэнэ хол үрээ одоо ордоллаа. За ингээд тав хүндээ одоо хурдан хязгаар насны мөрөд уралдааны хүргэлээ. За өнөөдөр энэ улсын цолдонгуудын сайхан Мялалга баярын наадам тэрж хэрвээ төрүүлгэлээ баяр хүргэе. За баярлалаа тэгээд. Энэ Мялалга наадам хийж байгаа улсуудаа баярын мэд хүргэе. Хэрвээ тухай. Хэрвээ энэ хинти гаралтай өрөө. Ориглын баярлах гэж үний өрөө байгаа. Энэ жилийн анхны уралдаа ерөөсөн сая анхныхаа уралдааны хийж. Нодно улсын бүс 12 дээр төгсөн байна. Шитлэндээ. Өнөөдөр энэ улсын цолдонгуудын наадамд сайхан хөрүүрээ амуу зүүдүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр энэ наадам сайхан болж байна. За өрөөнийхөө тухай. Өрөө Төв аймгийн Сэргэлэн сумын Төвшин жаргал гэдэг манай ах хүүгийн хунгаа дугуй. Тэгээ Төвшин ах цэцэгчээртэй баярлалаа. Тий. Өрөөний яаж уралдаж байна? Өмнө даагнаас хойш ер нь төрүүлж яригдал байгаа. Нодлоо сантм 90 жилээ төрүүлсэн. Тий. Томоохон амжилт төрүүл сантм 90 жилээ төрүүлсэн. Энэ жил мандлын урд 5 сарын 1-нд мандлын урд 12-оор орсон байгаа. Тэгэл одоо анхны уралдаа өнөөдрийн хийж байна да. Наадам хийж байгаа юм байна. За наадам хийж байгаа цолдонгуудаа амжилт хүсье. За халзуураа сайхан урдан байж чинь улсын цолтнуудын сайхан баяр наадам гурлаа баяр хүргэе. Баярлалаа. За халзуурын тухай. За халзуураа унгуур байгаа. Их тал нь Өрөнгө аймгийн Бүрзүн яриад Сансар гэдэг хүнээс авч ирсэн. Эцэг нь болохоор Нохогаанбат гэдэг хүний авна газар байгаамаа. Өмнө яаж уралж байсан? Өмнө багсаг наадамд нодон сэдлүүрээс өмнө төрүүлсэн. Багсаг наадамд 2-3 орцоо. За хэрвээ сайхан уралдаж байна. Улсын цолтнуудын наадамд дайрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За хэрвээ маань энэ хавар одоо аймгийнхаа баруун бус болцсонд амуу үзүүлэл одоо давхруугаар баян дүр сумын одоо шагаачдын Мялалга наадамд одоо урамтай сайхан уралдаж дайрагдлаа. Баяртай байна. За хэрвээ тухай баярлалаа. За энэ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын одоо улсын албатай аюулгүйгээд одоо тэр залуу унгаад байгаамаа. Одоо дааганда над дээр ирсэн байгаамаа. За энэ цугласан наадам цолондоо баярын төргийа. Астедигриге төрүүлж баян өндөр сумын нэгдүгээр иргэн мандал сүрэнгийн өсгий цагаагаар мөнгөдөөдөж Бүгдээ Жаасмын хадиат ихтний хавцан урвуулж арвaaгаар сумын хадиат Батбаатарын хол дөрвүүлж Урангийн хөчөц сумын хадиат апн жодооныгээ тавд Дүлгүүжийн хямаатад юурастан гэсүртээр гүнгээс Onsonдар uçuşta haptergan notunda haptujun orunda boyun eşencide suudunda uçuşur kına sakkında Dombure hamdırta bir karradı düşte hımdi içinde çeçte hamdırta hıpturata hıvındın Uskumta hamdırta hıpturta Arslan dırrata natçında hıvaçta varın kişildi umutçakta bir kaçoğun uçukta Haptacın umutçakta bir hamdidasın usku Harikboy hortum hulugu taştıgriye mandasının eski zavurun Hepsildiyken halkın Batlayri hoza Atıncılığı'nı hulugude Ya örümdük Хүндэт уяад дашгэр тана Монгол улсын мэрэгэн бачраад өчтэй шугарвагийн Хятад наадам зориулсан хурдан хятад насны мөрдийг уралдаан таны уйсаасан хязсмын чандал төлөв төрөө магнад хурдсандод өргөмдөд бидаад мөнгөн шагнаар шагнаваа. Өссөн хөдөг бүхэнд нь хурдан байж, хонсон хүүхдтэй нь сэргэлэн байж, оног бүхэнд нь босоод өрхөдгөө. Баян өндөр сумын эрдэнэ төчтийн ордын дарга баян жаргал, баян өндөр сумын бүсэл дарга чулуун шагаа. За
Гэсэн байна. Ингээд энэ хүү цагаар үнжлэгээр тооч баяр хүргэнэ манай. Амуу үзэндүүд ордсон Баяндөр сумын хойш Мандал сүрэнгийн өсгий цагаан хөрүүрэг 600 сая төгрөг өргөмжлөл медаль. За айргийн 3 дудаа ордсон Булган аймаг Аршаан сумын хойш мөнх шаргалын хэсүүлийн халзан үрэг 400 сая төгрөг өргөмжлөл медаль. За айргийн 4 дудаа ордсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын аймаг алдар туяач Нямсрангийн Бат төрийн хонгор үрэг 300 сая төгрөг өргөмжлөл медаль. За Өвөрхангай аймгийн Хожирт сумын уяач Максрын одон чулууны 5 дудаа ордсон хэрүүрэг мөн одоо 300 сая төгрөг өргөмжлөл медалаар байж одоо шагнаж байна. За ингээд одоо өнөөдөр солонгийнхаа медалыг хийж байгаа Сонгохор багийн одоо мэрэгчүүд Баян наадмын зохион байгуулалт комиссийн одоо төрүүлж яригсан мөрдийн бай шаглыг одоо гардуулж байна. За түүнчлэн одоо бас нэгэ 6-аас Мин одоо урдан хязаалн гэсний мөрдөө уралдаан өргөн дэлгэр сайхан одоо зохион байгуулагдаж за ингээд одоо төрүүлж яригсан мөрдийн шаглын Төрөлжийн үзэсгэлэнт газар байрлах хамгийн том, хамгийн тухтай төрөлж бөмбөн дуур жуулчны баазад гадаад дотоодын жуулчид та бүхнийг өдрөөр болон хоногоор зочлохыг урьж байна. Дотроо 0 болон дүүштэй цомцог гэр, үлгэрийн тухтай бороор гэр, гэр бүлийн халуун дулааныг мэдрүүлэх тоглог хаусандаа ухтан авч амт чанартай Аз, Европ, Монгол хоол болон хүндэтгэлийн зоогийн тусгай үйлчлэгийг үзүүлж байна. Зуны өдрөлд нэг ээлжиндээ өдрөөр 450 хүртэлх хүн, хоногт 250-аас 300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тэрэлж бөмбөн туур жуулчны баазын ивент холд хурал зөвлөгөөн, хүрэн найр, баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой. Гэр бүлийн гишүүд, бизнесийн түншүүд, анги хамт олон найз нөхдөөрөө чөлөө цаг өнгөрүүлэх хэсгүүдээс гадна хамгийн том Монгол гэр ресторанд тухлан морилохыг хүсье. Сэтгэлээ сэргээж, ад жаргал мэдрэхийг хүсвэл тэрэлж бөмбөн туурт хүрэлцэн ирээрэй. Утас 99 3 2018 8911 56 56. Хааны ордон шиг том виллад. Төв алгад наавч хоёр, баруун алгад нь хандаа бит хоёр. Харин зүүн алгад нь харин та ганцаархан амьдрэх шүү зөө. Хөөе, би ч гэсэн нөхөртөйгөө хамт амьдрэх юм аа. Яадаг нөхөр? Ийм өндөр төлбөртэй сургуульд хүүхдэн сурдаг. Ер нь ямар зүдэрсэн аав ийм өндөр төлбөрийг төлж чадах юм бэ? Чи хөөе, 10 дахь ангийн убаа эргүүлэхээс ичихгүй байна уу? Өсвийн дамирчин тэмцээнд орохын холбоос өвшөөрсөн бол. Чи төрсөн өдөр л байсан биш дээ. Чамайг крашлаад тэрнээсээ болоод ямараа суугаад байгаа ч юм бэлүү? YouTube-с бодоо илчлээ. Юунаас хийнэ? YouTube-с. Үе энийг хар л та. Том мөрөөдөлтэй гэдэг үстэй. Чи юу няасан муухай? Өөр ингэж бодож байгаа юм уу те? Би олон чамайг юу болгон дээрээс өмөрдөг үстэй. Чи араат юм уу? Чан юм уу? Эсвэл хүний цасаар авсан зомби юм уу? Чи яс хэцүүхэн байна уу? Гү чамтай уулзаад байгаа тэр нэг хүдэн царайт юм чи хий. Миний дөө ахыхын бараа чанартай учраас л самар шиг зарагдаад байгаа шин. Чиний төлбөрийн 10 сая төгрөгийг олох гэж аав чи яаж зүтэрч байгааг чи харж байгаа юм шүү дээ. Чимээ бүр бэлгүүнээ долгиноо долоохны 7 гоо үүштэй. Бэлгүүтэй рекорд гэдэг чинь манай бүлгийн рекорд гэсэн үг шүү дээ. Нөхрөөс орсон маш. Хэдэн удаа ээгээс олж бүлгийнхаа нэр хүндийг шалаар нэг болох юм бэ? Та нар өөрсдөө нэг хараач. Нэгнийгээ барьж итгэж байгаа цөөр шоншиг л шүү дээ. Охноос олол. Үнэлээд энэ. Оо, манай ирээдүйн захирал. Адуу чи урагшаа гараад тэр гол дээрээ.
Дүүн баасан гариг бүр айцсан хамтлаг айдууга өргөж ирсэн зочиддоо шилдэг хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжмийн тоглолтоо барьж байна. Таны мөчийг мартагдашгүй сайхан дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байвал манай ахыг зориорой. Бид танд амт чанар сайтай хоол Сайхан сонсч байна уу? Сайхан сонсч байна уу? За тэгэхээр өнөөдөр бас танай багийн улсын цолны Мялалга баяр наадам өргөн дэлгэр болж байна. Тэгээд бас энэ багийн гишүүний хувьд бас өөрийгөө сайхан тайлбарлахгүй тий. Тий, баяр наадам сайхан болж байна. Намайг Монгол улсын мэрэгэн Дөмөр Батар гэдэг. Тий. 16 оноос хойш шагаа харуулж хичээлээд Шонхор багтайгаа 18 оноос хойш салшгүй явж байна. 22 онд сайхан баяр наадам сайхан тоглож хөрөл медаль 3 дугаар байранд орж улсын мэрэгэн цол олзлонгож ерөнхийлөгчийн зэрлэгээр хүртсэн байгаа. Анхны ерөнхийлөгч зэрлэг гаргаж анхны гэдэг утгаар нь нэлээд бэлгшээж сайхан баяр наадамгаас сүлгэн дэлгэр зохион байгуулалтаа бас өндөр дэвшин зохион байгуулахыг бид нар бас хоорондоо ярилцаж хийсэн байгаа. За анх одоо яга шагаа спорт руу орсон тэр талаараа бас ярихгүй тий. Тий анх яг хоо найз нөхдүүд 10 жилийн ангийнхан залуучууд бас анх энэ спортоор бас хараад эхэлсэн байсан. Тэдрийг хараад бас жоохон бас тийм ормоор санагдчих бас ганц нэг сум тавьж үзэж явж байгаа зүйлд 16 онд аймгийн гоц мөргэн Дамдин гэж нэг хүнтэй таарж тэр хүнээр заалгаж ачлаг сум тэр хүнээс авч надад өгж тэгж анх сагаа харуулж сурж байлаа та. Тэгээ тэрнээс хойш л одоо тасралтгүй шагаа харуулж тий одоо 7-8 жил явж болж байна та. Анхны тэмцээн оролдоо юмс. Тий анхны тэмцээн энэ Өвөрнгай хар орон суманд анх тэмцээн болж тэнд очиж оролцож байлаа. Анхны байр эзэлсэн хэм Өвөрнгай аймгийн төв дээр бас шүүгийн шийдвэрээс зохион байгуулдаг тэмцээнд мөнгөн медаль хүртэж анхны медаль авч энэ дээр их урамаар авч байлаа да. Тий. Тэрнээс хойш ер нь цагаараа ер нь харахгүй бараг нэг 2-3 хоног үцгийг бараг тасралтгүй л ер нь жилийн дөрөвлөрөлд харуулж явна да. Тий. За шагаа харваны спорт бол өстой хүмүүс одоо яг олон бас чадварыг эзэмшүүлдэг гэж байгаа юм л да тийм ээ. Бас амьдралын бас олон зүйлийг сургадаг гэсэн. Тэгээд шагаа харваны талын онцлог талаар бас юу гэж бодож байгаа тийм. Тий, ер нь бол нэг шагаа харвууч нэг давуу тал нь хүнийг нэг байртай, нэг сууртай тогтож суудаг, төвчээртэй болдог, хүний үг сонсгодог болгодог. Одоо энэ жоо хүүхдүүдийг харж байхад нэг одоо наацхын харахад утас шагаард хүүхдүүд цагаараа тоглож сурж байгаа хүүхдүүд утас тоглодгоо ер нь шагаа ачлах сумаа барь явж идэг. Тиймэрхүү давуу тал чанарууд их олон байдаг. Ер нь бол. Тий. За тэгээд өнөөдөр бас наадам өргөн дэлгэр болж байна. Бас нутгаа олон зуулсан байна. Тэгээд бас наадам сэтгэлээ болцгоо тий. Тий, сайхан байна. Ямар хамгийн түрүүнд энэ Шонхорвогийн дарга Монгол Улсын мэрэгэн Бачаргал Шонхорвогийн дасгал зуулагч багш Монгол Улсын хошоо мэрэгэн Баяр Утгах энэ хоёр хүн байгааг бол бид нар бас амжилт гаргахад бас нэлээд хэцүү. Энэ хоёр хүнийг зээлвтгэл дээрээс нааргээр аав ээж ах дүүнэр тус дэмждгийг нутгийн удирдлагууд нутгийн ард түмэн тэгээд нийт өөрийн гайчууд болон бүгдэнд нь баярлалаа. Сайхан наацгаагаарай. Удахгүй ардын хувьс болох гэж байна. Өндөр амжилт гаргахыг хүсээрэй дөө.
За тэгээд өнөөдөр улсын цолтнуудын одоо наадамд одоо хүрэлцэн ирж сайхан багаараа төрүүллээ. Багаа сайхан танилцуулахгүй тий. За Уранга аймгийн Баян-Өндөр сумын Монгол улсын мэрэгэн Бачаглын ахлагчтай Чонхорогийн медаль горох тэмцээнд хүрэлцэн ирсэндээ багш хэрэгтэй байна. Манай баг бол Өмнөг аймгийн Алтан говь транс компани баг хамт олон байгаамаа. За энэ уралдаан тэмцээнд тусалж тэмцсэн хүмүүстэй. За уралдаан тэмцээн сайхан өргөмжлөх сайхан болж байна. Уралдаан сайхан байна. Тэгээд энэ уралдаанд ороод тэргүүм байранд эцэстээ багийнхаа хамт олондоо баярлалаа гэж хэлье да. Баянгорын баг маань амжилттай сайхан орж энэ уралдаанд одоо тэмцээнд 2 дугаар байранд оржээ. Баяр хүргье. Багийнхаа талаар бас ярихгүй тий. За юуны өмнө энэ Бачаргал ахлагчтай Шонхорвогийн медаль наадам сайхан болж байна. За манай өгөөд Баянгор аймгийн залуучууд байгаа. Бид бүхэн энэ багийн медаль тэмцээнд ирээд амжилттай сайхан тоглоод финалтлаа. Хараахан дөрүүлж чадсан мөнгөн медаль авлаа. Сэтгэл өндөр байна. Ер нь бол өрсөлдөгчнөр хүчтэй олон багууд ирсэн, сайн багууд ирсэн. Тэгэлгүй байгаа энэ чинь улсын хэмжээний бас том тэмцээн болж байгаа. Бас наадмын сорилго харва болсон сайхан тэмцээн болж байна. Олон сайхан баг ирсэн байна. Тэгээд энэ олон сайхан баг нарыг магналж аврагын төлөө тоглосондоо баяртай байна. Сэтгэл
Баян өндөр сүмийн одоо шагаа холбоо маань бас энэ улсын аварга цолнуудынхаа Мялалга баяр наадмын өргөндөө тэр сайхан зохион байгуулж байна. Тэгээд холбооныхон талаар энэ одоо наадмын талаар бас яриагаа хийхгүй да. За баярлалаа. Монгол төмний өв соёл бас малчин ахуй амьдралаас урган гарсан өв соёлын нэг болсон үндэсний шагаа харваа спортын 100 ардын өвсглийн 100-100 жилийн ойгоор амжилттай оролцож Монгол улсын мэрэгэн хэмэх сайхан зол хүртсэн Шонхор багийн Мялалга наадам сайхан болж өндөрлж байна. За энэхүү тэмцээнд хүрэлцэн ирсэн баг харваачдын хувьд бол Монгол улсын наадмын өмнөх болж байгаа гэдгээр энэхүү наадмын бол онцлог бол байна. За Бомбот Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын Бомбот мэрэг шагаа холбооны хувьд бол 2023 онд бол амжилт бүтээл ариун сайхан жил гарч байна. За юуны өмнө бол өнгөрсөн жил бид нар бол Монгол улсын шилдэг шагаан зөвлөл болсон. За мөн Өвөрхангай аймгийн шилдэг зөвлөлийн тэргүүн болсон манай тэргүүн Лавг баяр маань. За мөн дөнгөж саяхан Өвөрхангай аймгийн өсвөрийн аймгийн аврах шалгаруулах тэмцээнд Баян өндөр сумын өсвөрийн баг харваачид тэргүүлсэн. За одоо удахгүй 24-нд бол улсын аврагт оролцсон. За ингээд бид нар бол үнэхээр одоо энэ шагаан спортыг хөгжүүлэх, энэ шагаан спортоор дамжуулаад өв соёлоо ард түмэн үр хөгтөд залуучуудад түгээх гэсэн ийм зорилготойгоор бол сэтгэл нэгдээл ажиллаж. За сайхан тусч байна уу? Сайхан тусгаж байна уу? За тэгэхээр одоо бас энэ Баян өндөр нутагт маань бас энэ шагаан харвааны их том тэмцээн одоо улсын цолдуудын Мялалга наадам болж байна. Тэгээд энэ нутгийн одоо ахмад харваачтай өвсдөглөө болцгоо тийм. За манай өндөрт бол одоо улсын мэрэгчүүдийн харваа ингээ сайхан болж байна. Олон газар олон аймаг асамдаас олон улсууд ирлээ. Шагаан харваа бол маш их өргөндөл ирэх гоё болж байна. Тэ. За та баярын сэтгэлээ болцгоо юу? Сайхан баярлж байна. Энд Баян өндөр сумын олон орон нутгаас ирсэн 11 аймгийн харваачид сугалж оноод сайн иргэн шалгалдаа. За сайхан тусч байна уу та? Сайхан давтаа сайхан тусгаж байна уу? За тэгэхээр одоо энэ суманд одоо энэ сайхан том одоо шагаан харвааны тэмцээн болж танаа нутгаас төрсөн одоо энэ улсын цолнуудын Мялалга болж байна. Баяр наадмын сэтгэлээ. Баяр наадмыг сайхан болж байна. Хашаа ургын Монгол медаль авсан бүх гишүүдтэй болон сумын ах дүүс төрөл төрөсөдөө бүгдээрээ нийлж сайхан 11 аймаг нийлсэн зөндөө юу боллоо. Энэ сайхан байна. Энэ хүчтэй сайхан боллоо. Баяр наадам. За тэгээ улам цаашдынхан ажил хөдөлмөр шагааныхан соёлыг одоо сайхан улам дээшлүүл сайхан аймаг сумын цол сум улсын цолонд өрхийг та бүгдээс нь өрөөж байна. Баяр наадмын сэтгэлээ болцгоо та. Баярлалаа. Сайхан туслаа. Баяр наадам сайхан болж байна. Хаа газар тал талаас ирсэн улсын сайхан харваачид ирж энэ харваачид одоо л үзэж байна. Их сайхан юм болдгийм байна. Сум орон сайхан ивент итгэж байна. Дээр орон нутгаас юунаас улс холбооноос сайхан дэмжиж байна. Тэнгэр хан гай сайхан ур ураага харил сайхан дэмжиж байна. Бүхэл юм сайхан байна да. Дүүнэртэн баярлж байна. Ийм сайхан наадам хийж байгаад энэ наадамд оролцсон бүх харваачид, наадамчид үзэгчдэд их баярлж талархаж байна да. Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын Шонхор багийн улсын хошоо улсын мэрэгэн цолны Мялалга баяр наадамд үндэсний өвгөн барилдаан зохион байгуулагдсан байгаа. Үндэсний өвгөн барилдаанд аймаг сумын цолтой болон залуу өвчтнүүд одоо оролцсон 32 өвгөд зодглон барилцсан. За тэгээд одоо нутгийн сайхан наадамд бас олон сайхан өвчтнүүд маань зорин ирж барилцсан гэдгийг та бүхэнд хэлье. За ингээд эхнээсээ эндэнтэг хөрсөлтөнд олон сайхан халгарсан барилдаануудаар дүүрэн үнэсэн үндэсний өвгөн барилдаан өндөрлөгөд Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын нарийн аймгийн авсан төрөлтийн Довчин Сүмбэ төрүүлж за Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын ариат аймгийн авсан Гончиг давхай үзүүлж Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын харьяа сумын зан Шиваатар Говьсөнбөр аймгийн харьяат сумын зан инх жаргал нар ихшүүг одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. За ингээд одоо та бүхэндээ бидний Баян өндөр сумын Шонхорогийн улсын цолны Мялалга баяр наадам үндэсний өвгөн барилдааныг таймд үзүүлж байна. За ингээд одоо барилдаан өндөрлсөний дараагаар төрүүлж үзүүлж ихшүүг одоо шалгарсан
болон одоо дунд шууруудаа шалгалсан бүгчүүдийн баяжралыг баян наадмын зохион байгуулагч болоод засварны медалаа хийж байгаа хэрэгжүүд манаас гардуулан өгч баяр хүргэсэн гэж таахандаа. Яа, ингээд наадамчин болны зэргүүдэн байсан. Үндэсний хүн барилдаан өргөн дэлгэр заахан зохион байгуулагч өндөрсөн байна. Эшэг химуртай улсын мэрэгчүүдийнхаа цолны медаль наадамд одоо хүрэлцээр сайхан барилдлаа. Баяраа сэтгэлээ сонсгохгүй тий. За баярлалаа. Тэгээ сайхан тусгаж байна уу? Энэ сайхан улсын цол авсан улсын мэрэгчүүдийнхаа баяр наадам дээрж барилдаж одоо төрүүлсэндээ баяртай байна. За тэгээд одоо бас ер нь үндэсний спортоор бас манай баян өндөрчүүд маань бас сайхан одоо бас байдгаа. Тэгээд одоо бас энэ түүчээ болж улсын мэрэгчүүд болсон одоо энэ тамирчидаа бас сайхан өрөөлөг гэлгүй тий. Тэгэлгүй яг одоо энэ сайхан наадамд бас энэ шагаан 10 оны олон мэрэгчүүд ирсэн байна. Одоо бас энэ үлэмж дархан мэрэгэн зэрэгс ийм одоо өндөр цолтой хүмүүс ирсэн байна. Тэгээ одоо нутаг усанд мань энэ сайхан том цолтой хүмүүсийн авшин шингээд одоо нутаг орноос шагаан 10-аар төдөөгүй одоо морь бүх тэгээд энэ одоо 93 наадмаас олон сайхан цолтонгууд төрөөсөө тэгээд энэ одоо хүмүүстээ олон их амжилт өгсөн яа энэ мэрэгчүүдтэй тэгээд одоо тэр шагааны хамгийн өндөр цолыг аваа.